Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээд 31 дугаар хичээлээ эхлэе. Энэ удаагийнхаа хичээлээр бид нар тэмдэг нэр болон дайвар үгийн талаар үзэх болно. За тэмдэг нэр нь нэр үгийн талаарх мэдээллийг өгж яадаг, буюу нэр үгээ тодорхойлж өгж яадаг. Хэрвээ тухайн үйл үг одоо нэр үгтэй холбоотой нэр үгийн талаар мэдээлэл өгж байгаа юм бол энийг бид нар тэмдэг нэр гэж ойлгож болох нэ. За монгол хэлний тэмдэг нэртэй адилхан юмс үзэгдлийн өнгө зүс, шинж чанар, хэмжээ, хэлбэр дүрс, орон зайг зааж ямар гэдэг асуултанд хариулагддаг байх нэ. За тэмдэг нэр нь болохоор нэр үгийнхаа өмнө нь юм уу эсвэл to be үйл үгийн дараа ордог байх нь. За жишээн дээр үзье. I want your honest feedback. За би таны шударга санал хүсэлтийг хүсэж байна. Энд honest буюу үнэнч гэдэг тэмдэг нэр нь feedback буюу санал хүсэлт гэдэг нэр үгийн өмнө орж ирж энэ үгээ тодорхойлж өгч байна. The slides were clear. За слайдууд нь тодорхой байсан. За энэ тохиолдолд clear гэдэг тодорхой гэдэг тэмдэг нэр нь би үйл үгийнхаа дараа орж ирсэн байна. Тэгэхээр to be үйл үг байх юм бол үйл үгийн дараа тэмдэг нэр нь орж ирдэг байна. За харин дайвар үгүүд маань үйл үгийнхаа талаар мэдээлэл өгч үйл үгүүдээ тодорхойлж байдаг байна. За жишээн дээр үзье. The presenter spoke clearly. За илтгэгч тодорхой ярьсан. Энд clearly буюу тодорхой гэдэг дайвар үг нь spoke буюу ярьсан гэдэг үйл үгийг тодтогч өгч байна. She prepared her presentation carefully. Тэр танилцуулга анхааралтай бэлтгэсэн. Энд carefully анхааралтай гэдэг дайвар үг нь prepared гэдэг бэлтгэсэн гэдэг үйл үгийг тодтогч өгч байна. За дайвар үг нь ихэнхдээ үйл үгийн араас ордог. Мөн заримдаа үйл үгийн араас орсон тусгатгууны араас ордог байна. За жишээн дээр үзье. Dress nicely. Сайхан хувцал. Энд nicely буюу сайхан гэдэг дайвар үг нь dress буюу хувцлах гэдэг үйл үгээ тодтогч өгч байна. Сайхан хувцлаарай гэж. She looked at the audience quickly. She looked at the audience quickly. За тэр үзэгчдийг хурдан харсан. Энд quickly гэдэг хурдан гэдэг дайвар үг нь audience гэдэг тусгатгууны араас орсон байна. Гэхдээ look гэдэг үйл үгээ тодтогч өгсөн байна. Яаж харсан гэхээр quickly буюу хурдан харсан. За хэрвээ үйл үгийн араас тусгатгуун орсон байх юм бол дайвар үгийг тэр хоёрын голд биш харин тусгатгууны ард тавина. Prepare your presentation carefully. Prepare your presentation carefully. За презентацийн анхааралтай бэлтгээрэй. Дайвар үгээ өгүүлбэрийнхаа төгсгөлд буюу тусгатгууныхаа ард нь оруулсан байна. За ихэнх дайвар үгнүүд тэмдэг нэрийн араас ly гэсэн дагаврыг залгаж үүсдэг байна. Bad, badly. Careful, carefully. Clear, clearly. Fluent, fluently. Loud, loudly. Nervous, nervously. Quick, quickly. За харин тэмдэг нэр маань y-гэр төгссөн байх юм бол y нь I болж өөрчлөгддөг байна. Easy, easily. Happy, happily. За тэмдэг нэр маань харин IC-гэр төгссөн байх юм бол ALLY дагаврыг залгаж дайвар үгийг үүсгдэг байна. Automatic, automatically. Academic, academically. За гэгүүлэгчийн араас LE дагавар авч үүссэн тэмдэг нэрийн хувьд дайвар үг үүсэхдээ E нь Y болж хувирдаг байна. За жишээн дээр үзье. Gentle, gently. Terrible, terribly. За gentle гэдэг нь бол зөөлөн ийдэг гэдэг тэмдэг нэр бөгөөд gently гэдэг нь зөөлхөн эсвэл ийдгээр гэдэг дайвар үг болж хувирч байна. За terrible гэдэг нь болохоор муухай аимшигтай гэдэг тэмдэг нэр өгөөд terribly гэх юм бол муухайгаар аимшигтайгаар гэсэн дайвар үг болж хувирсан байна. За дараах үгсийн хувьд болохоор тэмдэг нэр болон дайвар үгийн хэлбэрүүд нь ижил байдаг байна.
early, fast, hard, late. He is early. Тэр эрт байна. Early гэдэг нь тэмдэг нэр. He went home early. Тэр эрт гэрлүүгээ явсан. Early гэдэг нь энэ тохиолдолд дайвар үг. It sounds fast. Энэ хурдан сонсогдож байна. Fast гэдэг нь тэмдэг нэр. He talks fast. Тэр хурдан ярьдаг. Fast гэдэг нь дайвар үг. It's a hard test. Энэ бол хэцүү шалгалт. Hard гэдэг нь энэ тохиолдолд тэмдэг нэр. He studied hard. Тэр шаргуу сурсан. Hard гэдэг нь энэ тохиолдолд дайвар үг. They're late. Тэд хоцорсон. Late гэдэг нь тэмдэг нэр. They arrived late. Тэд хоцорч ирсэн. Late гэдэг нь энэ тохиолдолд дайвар үг. За эдгээр үгс нь болохоор тэмдэг нэр болон дайвар үгийн хэлбэрээр өгүүлбэрт орохдоо хэлбэрээ өөрчилдөггүй. Гэхдээ утгаасаа хамаарат ялгаатай хэрэглэгдэн. Жишээлбэл hard гэдэг тэмдэг нэр нь хэцүү гэсэн утгатай. Харин дайвар үгээр болох юм бол шаргуу гэдэг утгасныг гаргадаг байна. За good гэдэг тэмдэг нэрийн дайвар үгийн хэлбэр нь well байдаг байна. За good гэдэг нь бол тэмдэг нэрээ тодтгон жишээ нь He's good at English. тэр англи хэлэнд сайн. Good гэдэг нь тэмдэг нэр. He speaks English well. Тэр англиар сайн ярьдаг. Well гэдэг нь дайвар үг. За well гэдэг нь бас тэмдэг нэрээр ордог. Энэ тохиолдолтой бол эрүүл гэдэг утга санааг гаргадаг байна. He isn't well. Тэр эрүүл биш байна. Биеийн тар байна. Well гэдэг нь энэ тохиолдолд тэмдэг нэрийн үүргээр орж байна. За дараах тэмдэг нэр нь дайвар үгийн хэлбэрт хувирдаггүй байна. Elderly. Elderly. Ахмад, Friendly. Friendly. ээлдэг, найрсаг, Lively. Lively. хөгжилтэй, эрч хүчтэй, итгэвтэй, Lonely. Lonely. ганцаардмал, тусгаарлагдмал, Lovely. Lovely. үзэсгэлэнтэй, сайхан, тансаг, Ugly. Ugly. муухай, тааламжгүй. За дараах холбох үйл үгсийн араас дайвар үг биш харин тэмдэг нэр хэрэгэлдэг байна. I get confused when someone asks difficult questions. I get confused when someone asks difficult questions. Хин нэгэн хэцүү асуулт асуухад би төрөлддөг. Confused гэдэг нь тэмдэг нэр бөгөөд гид гэдэг үйл үгийн араас хэрэглэгдсэн байна. За энд нэг юм анхаарах хэрэгтэй. Хэдийгээр confused гэдэг нь тэмдэг нэр орж байгаа боловч энэ нь нэр үгийг биш. Энэ тохиолдолд бол үйл үгийг тодорхойлж өгч байна. Гэхдээ гид гэдэг үйл үг нь араасаа дайвар үг авдаг учраас энийг тэмдэг нэрээр бичдэг гэдгийг энд харуулсан байна. The presentation looked interesting. The presentation looked interesting. Танилцуулга сонирхолтой харагдсан. Interesting буюу сонирхолтой гэдэг тэмдэг нэр нь look гэдэг үйл үгийн араас орсон байна. За энэ тохиолдолд мөн адилхан interesting гэдэг тэмдэг нэр нь looked гэдэг үйл үгээ тодорхойлж өгч байна. Гэхдээ дайвар үг биш тэмдэг нэрийн хэлбэрээр орж байна. You may feel nervous, but try to sound confident. You may feel nervous, but try to sound confident. Та сандарч байгаа ч өөртөө итгэлтэй мэд сонсогдохыг хичээ. За nervous буюу сандралтай байгаа гэдэг үг болон confident итгэлтэй гэдэг тэмдэг нэрүүд нь feel ба sound гэдэг үйл үгийн араас орсон байна. That coffee smells good. That coffee smells good. Тэр кофе сайхан үнэртэй байна. Good буюу сайхан гэдэг нь smells гэдэг үйл үгийн араас орсон байна. За feel гэдэг үйл үг нь санал бодолтой байх гэсэн утгаар хэрвээ хэрэглэгдэж байх юм бол
дайвар үг авдаг байх нь strongly гэдэг дайвар үг авдаг байх нэ. I feel strongly that people should speak clearly. I feel strongly that people should speak clearly. Хүмүүс тод ярих ёстой гэдэгт би бат итгэдэг. Strongly гэдэг нь бат итгэлтэйгэр гэсэн утгаар орж байгаа дайвар үг бөгөөд feel гэдэг үйл үгийн араас санал бодол илэрхийлэхэд хэрэглэгдсэн байна. I felt weak when I had the flu, but I feel strong now. I felt weak when I had the flu, but I feel strong now. За би ханиадтай байхдаа сул байсан ч одоо хүчтэй байна. Weak буюу сул, strong гэдэг нь хүчтэй гэдэг тэмдэгнэр feel гэдэг үйл үгийн араас биеийн байдлыг илэрхийлэхэд хэрэглэгдсэн байна. За биеийн байдал болон мэдрэмжийг илэрхийлэхдээ feel гэдэг үгийн араас тэмдэг нэрийг хэрэглэдэг байх нэ. За very болон to гэдгийг одоо тэмдэг нэр болон дайвар үгтэй хэрхэн хэрэглэх вэ гэдгийг энд үзүүлсэн байна. За энэ хоёр үг нь хоёулаа тэмдэг нэр болон дайвар үгийн өмнө хэрэглэгдэж тэдний одоо утгыг илүү хүч оруулж өгдөг боловч одоо бас ялгаатай утга оруулдаг байх нэ. За жишээн дээр үзье. She is very serious. Тэр маш нухацтай. Very гэдгийн араас тэмдэг нэр serious гэдэг тэмдэг нэр орсноор энэ serious гэдэг утгыг онцолж өгч байна. She works very hard. За энэ тохиолдолд тэр маш шаргуу ажилладаг гэд very гэдэг үгний араас дайвар үг ороод hard буюу шаргуу гэдэг үйл үгийн утгыг онцолж өгч байна гэсэн. The talk was too long. Яриа хэтэрхий урт байсан. Too гэдгийн араас тэмдэг нэр орсон байна. Урт гэдэг тийм ээ. Тэгэхээр энэ нь болохоор хэтэрхий их байсан гэсэн тийм сөрөг утгыг энд гаргаж өгч байна. He spoke too fast. Тэр хэтэрхий хурдан ярьсан. Энд бас мөн адилхан too гэдэг үгний араас дайвар үг орсон fast гэдэг. Энэ болохоор хит их хурдан байсан гэсэн санааг сөрөг утга санааг энд бас гаргаж өгч байна. За дараагийнх нь болохоор very гэдэг нь болохоор тэмдэг нэр болон дайвар үгийн утгыг онцолж илүү хүчтэй болгож өгдөг байна. За жишээн дээр үзье. Her ideas were very helpful. За түүний санаанууд маш тустай байсан. Өөрөөр хэлбэл very гэдэг үгний араас helpful гэдэг тэмдэг нэр ороод санаануудын одоо тустай байдлыг илүү онцолж байна. He spoke very fast. I understood him, but it was difficult. Тэр маш хурдан ярьсан. Би түүнийг ойлгосон ч хэцүү байсан. Тэгэхээр very гэдэг үгний араас fast буюу хурдан гэдэг дайвар үг ороод тэг ярианых хурдыг илүү онцолж өгч байна. За too гэдэг нь бол хэтэрхий гэсэн утга санааг илэрхийлж шаардлагаас илүү гэдгийг харуулan асуудал байгааг онцолдог байна. За жишээн дээр үзье. He spoke too fast. I couldn't understand anything that he said. Тэр хэтэрхий хурдан ярьсан. Би түүний хэлснийг огт ойлгож чадсангүй. За тэгэхээр too гэдгийн араас fast буюу хурдан гэдэг дайвар үг ороод энэ бол хит хурдан ярьснаас ойлгоход асуудал үүссэн гэдгийг харуулж байна. The school is too expensive. I can't afford it. За сургууль хэтэрхий үнэтэй би төлж чадахгүй. Тэгэхээр too гэдгийн араас expensive буюу үнэтэй гэдэг тэмдэг нэр орсон. Энэ нь болохоор хит үнэтэй учраас төлж чадахгүй байна. Энд асуудал байна гэдгийг илэрхийлж байгаамаа. За very гэдгийг болохоор тэмдэг нэр дээр нэмэх нэр үг гэсэн холбоосын өмнө нь хэрэгж болдог байх нэ. Гэхдээ too гэдгийг бол ийм байдлаар хэрэгж болохгүй гэсэн үг. За жишээн дээр үзье. It's a very expensive program. За энэ бол маш үнэтэй хөтөлбөр. Тэгэхээр өндөр үнэтэй гэдгийг энд ийм байдлаар гаргасан байна. За харин too гэдгээр бол хэлж болохгүй гэж доор нь гаруулсан байна. За энэ удаагийн хичээл маань энэ түрээд өндөрлөж байна. Та бүхэнд амжилт хүсье. Дараагийн хичээлээрээ дахин уулзтлаа. Түр баяртай.